Facebook гэдэг хайлт 50,000 хайлтаагаар Америк нэгдсэн улсад тэргүүлж илээ. За яасан бэ гэсэн чинь Facebook шинэ бодлого гаргах гээд байгаа юм байна. Facebook чинь төлбөртэй болох гээд байгаа юм манайхаа. Би нэг бүр гаргаж байгаад яг барин 50 энэ Facebook-ыг олно та нарт. Facebook чинь балархаж байгаа юм. За Meta чинь ер нь ингээд бизнес моделийг хөгжүүлээ сүүлдээ нэг юм сонин бизнес модель гарах гэдэг байна. Facebook, Meta ер нь бол зөвхөн Meta гэдэг компани чинь одоо дотроо 3 том брэнд эзэмшиж байгаа. WhatsApp, Instagram, Facebook гэдэг 3. Энэ 3 платформуудаа төлбөртэй болгож байгаа гэж байна. Би маш сайн санаж байна. 2010 онд шүү дээ. Анх Facebook нээж хагаад Facebook-ийн өрөө та нар ямар асныг хараарай. Амлсан байхгүй Марк Зукерберг уг нь Facebook it's free and always will be free ч лөө. Facebook бол үнгүй энэ үнгүй үйлчлэгээ үргэлж үнгүй байна гэсэн юм бүр философид өрөөтэй байсан юм бүтээгдэхүүн ш 2010 он. Би яг сайн санаж байна Марк Зукерберг. Тэгсэн чинь одоо яасан бэ гэхээр Facebook төлбөртэй болгож байна. Төлбөртэй энэ ч одоо бүр ингэж яаж штэ. Гэхдээ яг бүх төлбөртэй халахгүй л дээ. Гэхдээ Facebook яга хайгаад хүмүүс андраад байгаа гэхээр төлбөр төлснүүд нь жинхэнэ Facebook-ыг ашиглаад бусдууд нь баг юм өдөржин шүнжин таймлайнаач харж чадахгүй өдөржин баг ингэж нөө юу үздэг те. Одоо чи ингэж гүйлгэж яхад 3 контент тутмын нэг нь сурталчилгаа байгаа байхгүй юу? Boost хийсэн пост. Тэгээд одоо төлбөргүй үлснүүд нь одоо бүгд баг сурчлагаа үзэл суучдаг. Тэгээ 2 тутмын нэг нь ч юм уу баг л сурчлагаа үзэл суучдаг Facebook болоод тэгээ арай аятайхан Facebook-тэй болох гээд байгаанууд нь төлбөр төлж үздэг болох гээд байгаа байхгүй. За тийм болохоор ерөнхий санаа бол ийм болох гээд Facebook бас анхаарлын төвд эргэж орж ирээд байгаа юм байна. Ууг нь бол төлбөргүй л гэж амласан чинь одоо сүүлдээ ингээд тэгээ юунаас бас айгаад байгаа вэхээр Facebook чи ер нь ийм юу боллоо. Тэгээ 2 3 стресстэй асууж шалтгаан байна. Facebook өөрөө кастинг системтэй боллоо. Баянууд нь л Facebook ашигладаг. Үлдсэн ядуунууд нь одоо ингээд зүгээр юу л үзчихэдэг, аадууд л үзчихэдэг те. Одоо янз янз бүүсэлсэн пост үзчихэдэг юм болохгүй. Энд чинь ялгуурлан гадуурхалт ер нь Facebook дотор юм зиндарахад явж эхлэх гээд байна гэд ярьж байгаа. Яг бизнес аналистууд бол Facebook-ийн яг энэ санаа надад ч өстой гоё санаа шүү дээ. Өшөөх мөнгө болох юм байна гэд дараад байгаа гинэ. Тэгээ одоо яг ажил амьдрал дээр яах юм мэдэхгүй. Тэгээ тийм учраас Facebook зарим хүмүүс гомдоод дургуутсан хүмүүс нь Facebook гэж хайгаад байгаа бол тоо. За анхандаа уг нь Facebook миний найз, миний хамаатнуудын үзүүлдэг постуудыг л үзүүлдэг гэсэн бол одоо алгоритм өөрчлөгдсөн. TikTok-оос хойш ер нь интернет өөрчлөгдсөн. Чиний үзэх ёстой юм чинь чи шийдэхгүй уучлаарай. Танаа найз маань хэн байх чи хамаагүй. Танаа найз чи энд амар чухал хормын эзэн гэсэн пост оруулсан. Тэрийг би чамд үзүүлэхгүй. Чи энийг эхлээд энийг үзчих гэдэг шалтгаан үзүүлсэн. Энийг эхлээд үзчих гэдэг. Тэгээ ингээд чамд ямар ч хамаагүй юмнуудыг үзүүлдэг болсон. Би одоо ингээд өөрийнхөө дагдаг хүмүүсээ л үзэх байх гэсэн чинь миний хүн дагах, хэнийг дагах махсуулд хамаагүй болсон. Надад бол биш дээ те. 9 мосын юм үзүүлчих. За энийг үзээд үзтээ. Үгүй тэгвэл энийг үзээд үзтээ гэдэг. Ер нь бол энэ Facebook-ийн алгоритм ингээд өөрчлөгдсөн. Тэгээд өөрчлөгдсөн шалтгаан бол TikTok-той холбоотой. TikTok бол чи юу үзэхээ шийдэхгүй чамд бид нэр ингээд юу үзэхээ чинь чамд өгч үзнэ гэдэг ийм философиг бий болгоцсон. За энийг нь бол бүгд одоо Facebook ч гэсэн дагаад. За энэ байдлаас болоод дагаад 2023 оноос хойш хиймэл оюун хөгжснөөс болоод одоо ингээд яаж байгаа гэхээр бидний таймлайн бидний үзэж байгаа энэ Facebook-ийн айгуу тийм юу сонин зүйлүүдээр ингээд дүүрсэн байгаа даахгүй. Тэгээ зарим хүмүүс би ийм юм үзнээргүй шүү дээ. Би зүгээр л өөрийнхөө Facebook-ыг миний одоо найз, миний тэр яаж ийн эднээс юм бичвэл надад харуулдаг юм баймаар байна гэсэн чинь иймийг би хармаар байна гэсэн чинь наадах чинь гоё сонаа шүү дээ. Мөнгө төлөх гэдэг. Ийм байдал руу орсон. Бас Facebook амар зөвөн байгаамаа. За ингээд бөөн хэрүүл одоо за та нар чи анхандаа одоо ингээ үнгүү гэж амлаж ирсэн биз дээ. Одоо ингээд одоо юм бүр юу яах юм л те зиндарахад бий болох юм тэгээд. За нөгөө талаас хэрэглэгчд нь нэг асуудал. Контент бүтээгчд нь өөрсдөө байр суурь олохын тулд нэмж мөнгө төлдөг болох гээд ч юм уу. Органик ийм хандлагыг ерөөсөө устгаад ерөөсөө бүх юм ин Facebook ингэж өдөртөг ийм алгоритм ийм заварсан боллоо гэд Facebook дээр асуудал үүсгэж байгаа юм. За тэгээд бүр томоороо ярих юм бол dead internet theory гэдэг ойлголт байдаг. Интернет үхэн гэдэг яриа байдаг те.
Юу вэ гэвээс одоо ингээд бид нар пост бичиж чинь бид нар ингээд зураг гаргаж чинь өөрсдөө ингээд идэж хоолойчлтгоо ингээд тавиад бид нар Facebook дээр контент үйлдвэрлэж чинь л да. Тэг хүн ер нь залах уу? Яваандаа ингээд хүмүүс контент тавихаасаа залхуураа зүгээр үздэг хэрэглэгч болж байгаа юм. Ерөөсө бичгээж болж байгаа те. Зүгээр хүмүүс үздэг хүмүүс ингээд бий болоод улам ингээд хүмүүс идэвчлэн буурна. За нөгөө талаар хиймэл оюун илүү хүчтэй, илүү энэ контент үйлдвэрлэгч хийх гээд байгаа хүмүүс хиймэл оюуныг ашиглаад янз янзын контентууд үйлдвэрлээд эхлэх болохоор нийт интернет дээр байгаа контентуудын 90%, 99% нь ерөөсөө хүний үйлдвэрлэгөө контентоор дүүрнэ. Интернет тэр чигээрээ хүн байдаггүй юм орчин болж хувирнаа. Ерөөсөө ингээ харъягээд хүний амьд контент харж чадахгүй ийм интернет болж хувирнаа гэдэг онол интернетийн үхлийн онол те дайд интернет яваа гэдэг. Энэ сэдв одоо яригдж байна. Одоо яг өөрөөр хэлбэл Facebook-ийн ярьж байгаа, гаргаж байгаа энэ бодлого нь бол дайд интернет теори нэрэ жинхэнэ юм шүү. Бид нар энэ одоо онол руу нэрэ иш ойртод байгаа юм шүү. Улам л интернет үхчээд сошиал медиа ч үхчээд байгаа юм шүү гэдэг ийм яриас давхар үүсгэж байгаа юм байна. За тэгээ та нар юу гэж бодож байгааз комментээр бичээрэй. Надад бол би бол арай л гэж бодож байна. Би бол ингээд Facebook-ыг ашиглаж эхлэхдээ байн гардаг гэсэн байхгүй юу? Үнгүй Facebook бол үнгүй бүтээгдэхүүн өргөлж үнгүй байна гэж амлаж гарч ирсэн. Одоо ингээд хэлсэн амнасаа буцаж байгаа байхгүй юу? OpenAI-ийн үүсгэн байгуулах Сам Алтман хүртэл анхандаа Elon Musk-аас бид нар ерөөс ашигын төлөө ажил хийхгүй. Энэ бол ерөөс цэвэр сууд эрдэм шинжилгээний зорилготой ажил хийнэ гэж OpenAI-аар ChatGPT-г одоо үүсгэнгүүтээ одоо ичигчгүй ChatGPT бол бизнесийн байгууллага бид нар бол мөнгөний төлөө юу л юу хийнэ гэд албан ёсоор зарлцсан. Энэ хүмүүс ч ерөөсөө газар дээр 80 иргэдэг ийм хүмүүс гэдэг юм. Ичээд зооно гэж бол байхгүй. Ичээч хартал нь өөрийг нь хартал нь ширээ манайх. За нэг ийм сэдв бас болж байгаа. За амраа өглөөний минь гэсэн байна. Минь манай дүү бас яаж гаргана гэдэл халуун ногоо идтгээ гэсэн. Аюунтай жигдэр хорлоо өглөөний минь дээ. Дохин өнөөдөр сураа байгаа хаа. За Nomadic Mongolia надаас $15 авдаг шиг гэхдээ миний рил постуудыг хүн их үзвэл надад буцааж өгдөг штэ гэсэн байна. Тэгээ энэ нөгөө контент бүтээгчд өөрсдөө бас нөгөө мөнгө төлж ижил одоо ингээл босох нь илүү өндөр болоод байна. Ерөөсөө амьд харилцаа мөнгөөр л бүх юм зодож бий болгодог юм болголоо гэж Facebook үзээд байгаа юм байна л да. Нөтөн биш тэгвэл сайн л бидтэй Facebook-ыг бүр хаагаад хайчи цагийн гарц гинэ. Facebook-ыг хаагаад Instagram-аас хаах шаардлагатай болчиход байна л да. Оги минь гэсэн байна. Ажийн инхмэнд хамаг цаг өрөөд байдаг Facebook үнэтэй болчвол сайн л хэс гинэ. Үгүй үнэтэй болчвол үнэтэй бүтээгдэхүүн гаргана. Гэтэ биднэрт Facebook байсаар байна. Бид нар тэрийг донтоод энд нэг ороод үзчихье гэдэг ингээд үзсээр байна. Гэтэ үзүүлдэг юм нь улны юм үзүүлж эхлэх гээд байгаа хгүй. Амар муухай санагдахгүй байна уу? Улны хүмүүст нь яах вэ? Наад нэг төлбөртэй постуудыг үзүүлж. Эднээс бол энэ гоё ингээ зиндаа би болгочихж байгаа. Дөнгөд миний эго өвдөн шүү дээ. Би одоо улны юм үзээд байгаа хата. Би өөр нь юугаар дутгийг $10 төлчих ял шиг зүгээр ийм юм үзэж яхаар гэх. Facebook нэр тэргээр мөнгө хийж эхэлж байгаа юм даа.